За сайн байцгаана уу залуусаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр сүүлийн үед нилээд маргаад дагуулад байгаа Stand of 2 Counter Strike 2-ын копи юу? Аль эсвэл өөрийн гэсэн тоглоом уу гэдгийг мэдэж авцгаая. За тэгэхээр Stand of 2 бол бомб тавьж салгадаг FPS төрлийн тоглоом ба CS 2-тэй маш төстэй гэж ойлгож болох нэ. Та зүгээр л утасны CS гэд ойлгоход болно л гэсэн үг. Оросын тоглоом хөгжүүлэгч компани болох Axel Bolt анх Stand of-ыг 2015 онд туршилтын хөлбраар гаргаж байжээ. Энэ тоглоом нь маш их алдаатай байсан. Жишээлбэл connection алдаа буюу ping маш өндөр тоглодог байсан. Бас map bug буюу орох ёсгүй байсан газар глич ашиглан орж болдог болно гэсэн үг. За Stand of 2-ын хувьд 2017 онд нээлттэй хийсэн ба Axel Bolt компани хамгийн ашигтай тоглоом болсон. Ашиг орлогын хувьд гэвэл сард 1 сая $, буюу жилд 12 сая $-ыг олдог байх нэ. Axel Bolt компани орлогынхоо нэлээд их хувийг Stand of 2-ын Gold, Skin, Battle Pass-аас олдог. Бас тоглогчдын анхаарлыг татахын тулд Stand of 2 дээр ивентүүд гаргадаг байна. Сүүлийн үед бас монголчууд гэлтгүй дэлхийд даяар Stand of 2-ыг тоглож байна. Stand of 2-ын давуу тал нь та утас болон интернеттэй бол хаанаас ч тоглож болно. Окей. Сул тал нь гэвэл график муутай ба матч дээр Smurf читерүүд таарах магадлал маш өндөр юм. За Counter Strike 2-ын хувьд бол тэртээ 1996 онд CS 1-ийг Mick Guzman Lay болон Jess Cliffe-нар CS-ийг бүтээж байжээ. CS 1.6 2003 онд гаргах үед Half-Life амжилтанд хүрч хүмүүст танигдж ирсэн юм. Бичлэгийн зогсоос нь төр уучлаарай. Гэтэ та дэс нэг ганц гуйх юм байна. Та зөвхөн хоёрхан товчлоор дараалгач. Лайка дараад, subscribe дараад өгөхөд л надад амар том тус дэмжлэг болж байгаа гэсэн үг шүү guys, окей? За тэгээд бичлэг рүүгээ босоод орцгоё. CS:GO 2012 онд гарахад CS 1.6-гийн тоглогчид CS:GO руу шилжихэд нэлээд төвөгтэй байлаа. Учир нь тоглоомын механик их өөр байв. Мэргэжлийн тоглогчид хүртэл CS 1.6-д CS:GO гарсны дараа 1.6-д зарим нь тоглосоор байсан билээ. Удалгүй CS:GO дээр тэмцээнүүд зохиогдож эхлэхэд 1.6-гийн тоглогчид Go руу шилжсэн байна. Хэсэг хугацааны дараа 2023 онд CS2 албан ёсны нээлттэй хийсэн юм. CS2-ийн давуу талууд гэвэл график сайтай, бас илүү e-спорт салбарт нэр хүндтэй ба илүү өрсөлдөөнтэй, илүү их хүмүүс CS2-ыг тоглодог билээ. Сул талын хувьд бол компьютерийн хүчин чадал их шаарддаг, бас скин авах хүсэлтэй болж бет сайтнуудад их донтдог ажээ. За одоо хамгийн чухал сэдв болох CS2 Stand of 2-ийн маргаантай асуудлыг ярилцгаая. Нэгт тоглоомын сэдв. Уг хоёр тоглоомын сэдв яг ижилхэн. Хоёулаа бомб тавьж салгадаг FPS төрлийн тоглоом юм а. Хоёрт map. Map-ны хувьд маш олон хүмүүс Stand of 2-ийн Sandstone-ыг Dust 2 Mirage-аас санаа авч хийсэн гэж ярьдаг. Гуравт буу зэвсэг. Stand of 2 Counter Strike 2-ийн буу зэвснүүд бараг л ялгагдахгүй адил зэвснүүд байдаг. Гэх мэтчлэн маш олон хүмүүс CS-ийн хуулбар гэж хардаг байна. Valve компани Axel Bolt-тэй заргалдаж байгаагүй. Яагаад гэвэл Stand of 2 ямар нэгэн map-ны нэр, skin-ийн нэр болон дизайныг хуулаагүй юм. Дээрээс нь Stand of 2 бол утасны тоглоом. Өөр иймэрхүү FPS төрлийн тоглоомод байдаг учраас Valve компанид ямар ч заргалдах хэрэг байхгүй билээ. Эцсийн эцэст хэлэхэд Stand of 2 бол CS-ийн хуулбар биш юм а.